Okay, time to go. Бодлого хэлгэж өгөөд явцгаая. За, бүгд энэ залуу тусмаа аял оройн дээр аялж байгаа хэсэг байна. Аялын маань 2 дахь агс эхэлсэн. Жангижээд ирсэн. За, энэ одоо такси хаас өрөх үү? Энийг л гард юм бах та. За, боцоо төлөвлөлт маань ихтэй биш вэ? Энэ дотгочоор. Бид тэр 50 тэмдэг дээр бол такси гэж байхгүй байна. Дандаа бас л байна. Такси бодлого очоод болно доо. Оо за ингээд ч такси entrance гэж байт юм байна. Энэ дотор нэг таксиуд авсан. Эндээс нэг нь аваад бодлого авахгүй зү та. Одоо хилус нэвтрүүлэхгүй одоо томшолноо эдгээр ч бас. Загжиж яг өндөө лаадаг газар шүү дээ. Би ч бүр нэг манай монголоор одоо нэг сумын төмөвдөл гэх юм уу, аймгийн төмөвдөл гэх юм дахин ирдэг газар их болох гэж чи бүр киноны газар шүү дээ. Айлж байсан үйлчлэл өгчөөдөр. Бодлоод энэ л юм шиг байна да. Энэ за тэгээ уудлага ороод байгаа. Энэ ч гоё газар байна уу. Гэтэ энэ бит ямар тэнэг юм бэ? Өмнөд нь ямар хоол юм бэ? Үзэх газрууд нь бүр хоорондоо муудсан юм бүр 3 ертөнцийн 3 хязгаар шүү дээ. За энэ л ах та. За буудалтай ороод ирлээ. Гэтэ төсөөсний хувьд бас тийм ч гоё буудал бас төсөөсөн шиг бол гоё бол биш юм шиг байна. Хамгийн тэнэг юм надад шалан юм цементэр юм байна. За тэгээд орныг ерхөө цонхоор годомж харагдана. Тэгээ нэг зурагтай юм урт сандалтай. Тийм хагуулхад чи байгаа чи санагдаад байгаа юм. Дүүс юм байна. Тэгээд энэ галтгооны алчуун. Тэг сонир мэдвэстэй яг ч нэг хоригдоод өмнө нэг бас хоригдоод байгаа юм шиг тэрчтэй ямар энэ одоо шалнаас талж авах та. За яах гэж хүдэж байна. Гадны гортойгоо маргаас нэлцээд байгаа. Гэтэ яг одоо өсөлтөөр гарч юм болж идэв юм гэхлээр. Тийм л энэ да. Өнөөрөө буудалцсан түрүүний буудал биш шүү. Өөр буудал байсан бэл. Оо вау тагтаа. Тэр гараад ирнэ. За боцоод хөгжсөн газар байна уу? Гоё газар байна. Ангаас татас сууж байгаа. Яаж нэр энэ reception энэ асуулт хүн нэж яхад нь translate гэж мэддэг юм байна азар. Гаш нэг юм болж мөршөө болчоод харч амраа. Тэр чиглээ агартаа маа эднээс энэ газар нь ингэж юм.
Яг үндэ буудлын чалгадуу. Би бараг ганцаараа байлаад байгаа юм уу? Тог мөг онжуулсан байгаад санагдсан. Харагдахгүй тийм. За алдсан доо хамгийн их хүнтэй газар бол яваа да. Юусэл яваа да. Хамгийн хүнтэй юм шиг. Энд л яг яам. За миний 20 он нараас оройн хоолой хоёулаа чаас мах бахтаа мó жоохон мах гэдэг юм. Нэг идчихэл амрандаа гэсэн чинь энэ одоо нэг юм томхгүй халбагаар нэг онцсноо сая. Агуу шүү дээ айлч тийм шүү дээ. Яа томхгүй зочлоо. За тэгээд энэ өрөө нь л жоохон хийгэл шалал айгуу тохгүй юм байна да. Түүнээс шалан мод байсан бол хамаагүй дээрээс балконтоор гоё. Тэгээ буудалд нэг хүн алгав. Буудалд бас нэг хүн алгав. Тэгээд би бараг ганцаар байгаа юм шиг. Тэгээ аим харахгүй хүн амтан багтаа. Эвгүй юм байна гэхдээ эвгүй л байгаа тийм. За яг хөтэ тэгээ хөдөө ирчих. Хиттэй хөдөө ирчих гэж боддог. Тэгээ буудал болно гэж баг те. За хоолойч тэгээ сонгочоор. А нэр маргааш яаж явах нэ замаас заалгчлаа. Надаа бүрийн гарын авах гэсэн. Энэ тэнцээр ихэнх аялах хааны юу гэдэг талаар National Trust Park-аар юу гэдэг юм бэ? Тэр талаар бүгд аягүй сайн нэрийн тайлбарж өглөө транслейтер хийлээ. За тэгээ маргааш авч ийшээ эхлэе юм. Өнөөдөр сая бүр их гэж өглөө их гэж юу болов? Би бүр хоцорхонгоо алдаа. Бүр яг 10 минут хүрэхгүйдээ бараг 5-аас нэг 5-6 минутын хөдөлгөөс өмнө 5-6 минут өмнө орж ирлээ өнөөдөр тренд. Тэгээгүүр би бүр нэрээ за хоцорчлоо да одоо яана гэж бараг метрон дотор ойлгох хэцүү байх хэцүү. Тэгж явсаар байгаа хүүтөөс гараа сүултээ бүр заа энэ амжааргүй бол одоо яах вэ шууд байж бишээ Улаанбаатар руу буцах гэж бодож одоо энэ тийм буудал болон богооны билет бүгдний рефонд хийгээд буцах гэж бодож одоо ямар нүрээр одоос тэгээ барыг араас нь нэг тэгж бодоод нөгөө талаасаа бас шууд жажинжээ руугаа машинаар явах автобусаар явах гэж бодсон. Даач автобус хол байсан байлээ. Амар хол юм байл 1500 км байлж байж ингээс. Яагаад ч бодлоо хурдны богоо ч 350 км цагаар урдтай юу хурд ирээд болохоор юм болчихлоо. За тийм үсэнтэй оргоо ингээ харагдаж байна. Усан нэрээ ашгүй өөрөө сарлаа. Надад улаан суугаад байсан. За тийм хүн энэ дөрөв ч одоо өнөөдрийг оролцуулаад 5 хонд байна. За болно да. Харин да bye peace. За надад юм өгсөн. Тэгээ би одоо энд байгаа. Тэгээ ийшээс тикет аваад тэгээ цаашаа ингэж яваад энэ нэг лифт байгаа. Энэ лифтээ гараад ингэж яваад гэх мэтэр одоо энэ National Trust Park-ын өдөр үзэж та дуусгах нэ. За тавтай л үлээж шүү. Let's go. За нөө National Trust Park-ыг явж байна. Цаас юм олоо идэхээр их. Аас нэг хоолны газар тарахгүй. За юм олоо идчихэл тэгэл тийшээ гараад идэх юм уу чинь тойроо ирэх гэж мэдээл тэгэл бодлого орондоо яаж ч хатаж дүүртээс л одоо ихтэй бичлэг хийж чадахгүй наа ерөөсөө. Тухтай бичлэж чадахгүй наа. Хальт мөл хийсээр л. Уул гоёгоо олон юм ярмаар даач багтааж дүүрсэн байгаа. Аас эц. За явсаар байгаад паркийнхаа үүдэн ирчлээ. Гэтэ амар өсөд нөө орхоос өмнө юу ч хамаагүй олж идэхгүй. Сая замдаа таарсан газруудыг төлөвлөлтөө газар болохгүй бол хаяа одоос чи. Бүр ямар ч хоолны газар болчихтой. Тэгээд ийшээгээ алах бол жоохон байх шинжтэй байх шин. Ийшээ жоох алах үзчихээд юм. За юу ч хамаагүй бүр нэг таарсан юм уу бүр амар өсөж байна. Тэг чи орё дөө. Anyhow. Явжсэн ч ярахсан. Нэг бип нүүдэл цаартаа газар таарад харин нэг нүдэнд дулаахыг ажиллаж хахаар арцаа нэг спрайт авчлаа. Шөнө нүүдлэчээ гэдэг.
Вау, дэжгүй шүү. Аюу том. За өөдөн дээр нэрсэн байна. Тиктэй тэндээс авах юм шиг. За энэ хаалга нохоод тэн дээр KFC байдаг нас руу буцахтаа KFC орж имэлшээ бол бараг дээр юм байна да. За тэгээ орой та тэндээс тиктэй авъя да. За эхний очих газар ч одоо энэ Bailong elevator шүү дээ. Ийшээ юм байна л да. Чи ямар хэцүү. Универсалд багаар тоглоомд очилж байгаа шүү дээ. Амар амирт тойрч. Вау. Лаач штэ. За энэ одоо дөнгөж бас үүднэ гэдэг байгаа. Одоо энд нөгөө Bailong elevator маань байгаа. Тийшээ орж суух газар ирчээд. Яа, гоё шүү. За, ямар ч жоохтой нөгөө цахилгаан шатны хаана байна гэж олдгүй. Тэгээ хамгийн олон хүн явж байгаа зүгрүүл явж байна. Энд одоо бодлол нөгөө цахилгаан шат руу гол явж байгаа хэлбэтэй. Найдаж байна да. Тэгээд байгаль болон үнэр нь бас маш гоё юм аа. Айгуу гоё байна. Айгуу гоё чиглэг үнэртэй байна. Ингэж явж байгаа болдог доо. Нөгөө тэний хүний тэнгэр байна гэж тэнгэр наа өөчих واخ. 1 hour later. Байхгүй шүү. Буцхал юм байна л да. Bailong lift нөр газар юм байна да. За буцаач. Зөв зөв алхах гэж тохиолддог газар юм байна. За. Бүр буцаа дахиад үнцээс дээр ирлээ. Тэгээ бүр үнцэн мапыг харлаа гэсэн чинь яах зүйл явчихсан юм байл та. Амар тойрж болт юм байна. Тэгээ ойрхон баг харагдаад байсан чинь тэр ойрхон баг харагдаад нь болохоор энэ дээр бас дээрс нэр одоо гардаг гэсэн энэ ойрхон байгаа юм байл та. Тэр лифтээ гараад яг гарч ирдэг гэсэн энэ уулын цаа ч юм уу. Тэгээ тэр газар нь явж болтгоо цагаан өнгөр тэмдэглэсэн. Харин явж болох хэсгүүд ногооноо тэмдэглэсэн байсан юм байна. Гэж одоо тэгээ буцаа алхах да. Алхах явж бол тэмдэглэгээ алхах явж болно доо. Энэ нэг тийм хайкинг хийх дуртай хүмүүс байдаг да. Тэр ниндэрүүлэх тохиромжтой бас санагдлаа. Үзэх газар цаа айгу том. Замд цаа айгу гоё юм байна. Тэгээ агаар нь хүртэл маш тэж юу. Чиглэг гоё агуур амсгалтай. Тэгээ би ч өөр хайкинг хийх юм зөвхөн дурггүй л те. Гэтэ яг энд ирсэн бол чи хинч байсан хичнээн хайкинг дурггүй хийх л болно. юм байна да. Хөөрхөн сармагчингууд шүү. Эдгээр сармагчингууд чинь зооборг сармагчингуудад арай нэг амтлаг байгаа дах чинь. Одоо яаж нэ дурагч. За сармагчингууд нь бол everywhere байд юм байна уу. Нэлээд алхастай шүү. Лифт маа хаана нэ. Энэ одоо ямар ч юм бол баахан чолнууд дээр давхарлаад ирсэн байх юм. Бас нэг домл юм шиг байна да тий. За нэг сайн нэг муу мэдээтэй. Сайн мэдээ нь 0,470 м-ийн дараа таарна. Муу мэдээ нь лифт маань хаана одоо хүртэл мэдэхгүй. Энэ дээрээс бичээгүй байна. Бараа ингэж явсаар хагаад энэ Southgate нэгээр гарчих үедээ явуулж. Тэгээ нөгөө л руугаач бичээгүй байна. Газрын зургийг хараад бас нэг лифтөөч юм алах. Буруу очих. Энэс өөр зам дэхтэй байгаагүй те. Гоё байна. Алхахад бол гоё газар байна. Энэ газрын бас нэг таалагдж байгаа юм энэ тэрхэнцэртэй хүмүүс бас айгүй фрэндли юм байна. Ингээд бүх зам нь яг ийм зам байгаа. Бас хажуугаар нэм шатны зам байгаа. Тэгээ тэрхэнцэртэй хүн амтны бас ингээд авшаад ингээд түрээ алхахад бас гоё санагдчих. За одоо ингээд дахиад бид нар энд байгаа.
Тэгэн гот ч бидний хайгаад байгаа бэйлэн гэлээ чинь ногоос ингээд бүр хар ухаанд бол ингээд сая бид нар ч эндээс ирсэн шүү дээ. Ингээд хараад ингээд авчих гээд байгаас. Тэгсэн яг өндөө энэ чинь ингэж явдаг зам байхгүй байлээ. Тэгээ харин тийшээ одоо би бодсон юм аа. Тэг ингээд Yongjae гэснээр ингээд тойроод ингээд ирэх юм болов уу гэж бодлоо. Сүүлдээ бүр төөрө толгойч иргээд ямар юмтэй алцуулж болох юм л дээ. Тийшээ ороод очиод дээшээ гарчил бол болчих байл. За зам зөвлөө нойлоор тойлет. За буцаад алхсан. Айгоо. Бүр 3 км алхсан шүү дээ. За 3 ч юм 2 км алхсан. Айгоо алхсан. Одоо буцаж яаж дуусгах нэ. За өөрөө хийсэн. Үйлээ өөрөө л өөрөө да. За. Одоо хараг гэж бодоод энийг авчлаа шүү дээ 10-аар. Хараг байлгүй дээ тий. Харагч биш шүү. Арай л өтгөн биш шингэн байна да. За дэж гонттой хаа. За ваарч буцаж гин үү? Одоо буцаж байгаа хүнээс соноо үгүй. Үгүй хараа тэнцээ. 273 м заагаар гэж. За нөө үнцэс наадлаа юм. Одоо яах вэ? Саяны замаар бол ихчүүл ямааргүй байна. Явгс одоо дахиж авахгүй тэр замаар байдгүйс. Одоо тэр яа гэм бага бэлон тэр зэвчүүн одоо автосаар явд юм бол автосын ханаас ч үүдтэй. За золхойгүй дээ. Шүү юм шүү. Нэг юм ойлголоо. Автосаар явд юм шиг бэлон илүү итэрсэн. Тэгээд автосны зогсоол нь 90 м гэдэг тэнд байгаа гэдээ бодлоо одоо тэнд хүмүүс буугаад байгаа тэр л юм байлгүй дээ тий. Тэр их найдаал зургийг харуулаад гоо болчихсон. За эцэст нэг олдоо автобусаар л ирсэн мөн жижигхэн газар автобусан зогссон юм байна. Тэр хүн анзаархаа гүнээс сууж яриа гэж бол. За хайс элеватор маа энэ байна гэж. Нэлээ өндөр юм шиг. Энийг л хайж өчнөө олоолах ч уу да. За яарч буцчихсан нь бол болсон байх шүү. За тикт одоо авъя да. За лифтээ гараад автобусаар яваад үзэх газрынхаа эхлэл дээр ирсэн 0 гэж буцсан өнөртэй юм би юу яг бүгэлж. Тэгээ газраа хаашаа сайн мэдэхгүй тэгээ нарт нэг энэ хятад хөтчтэй нэг хятад хөтөнжүүлж байгаа юм л да. Багад байл та. Бидний дагаад дунднаар яг явсан газар нь бас дагаж яваад явсаар ингэрчлээ. Одоо тэгээ энэ баруун эргээ явах юм шиг. Одоо явцгаа. Энэ дэс хөдлөхгүй байна бас хамаагүй дөрүүлж алах юм гэж болохгүй байна. За. Ойда. Энэ зүйлстэй. Тэр юм шиг тийшэл юм шиг байна. Юу дажгүй харагдсан гэдэг. Хараач.
我差点以为来到决胜。 原来挂了水。 За гэрсэн зорилго биеллээ гэж. За энэ спотоос яг энэ газрыг харах гэсэн юм энэ төслөөдөө. Ой байгальтай юм уу? Одоо ингээд энийг нэг жоо харж байгаа. Тэгээ эртэн буцахгүй бол 5:30 сайхан юм билээ. Энэ газар нь 5:30 сайн тэгээ нөө автобусны очрол лифтний очр амар их харагдсан. Эртэн очр мочд орё доо. Дарцаа гэснээр ямар гооч вэ? Энэ үгүй ихний очрыг одоо. Ингэж очиж олчоо дахиад очрлоо. Тэгээ буучаад автобусанд дахиад лифтний очр байгаа. Тэрний дараа дахиад буугаад олцсог оч дахиад очр. Шинжаач. Оо за яг л сайхан амтсан биз дээ. Одоо нөгөө лифтээ гарахаа болцсон биз дээ. 4:30 болцсон. За тэгвэл яг анч сайхан орсон байна уу? Гуглээд хэлсэн юм шиг. Энэ дотор ингээд жижигрүүлээ хийсэн байгаа юм шүү. Мэдээ том юм байна да. Шалмарт юм биш. За KFC-гээс орч юм идэ дөө. Гэхдээ ихтэй цаалуулдаг юм. Зөөдрөө олсон нэг загсан бүргэр, fish burger гэдэг энэ нэг new orleans roasted burger. За энэ хоёр гिचэл тэгэл бодлогоо хайтаа замаар бэлгэр очиад. За буудлынхаа дээвэр дээр гараад ирлээ. Манай буудлаас нэг дээвэр дээр нэг юм террастай байсан. Манай харахгүй сайн харагдахгүй нэ. Доошоогоо шил юм байна шууд. Тэр нь бас зөв юм байна. Харах гэж юм шиг. За зөв өрөөндөө байгаад байсан чинь ямар нэг юм хиймээр санагдаад. Гараад ирлээ. Тэгээ бас энд бас яг юу тиймэрэмтэй. Бас дээрэс нь яг нөгөө нэг жангжээжин яг төвд нь байхгүй байгаа. Энэ болохоор нэг арай нэг жоохон захтаа 20 км зайтай байдаг. Өөр дүүрэг юм уу гэх юм уу. Сайн мэдэхгүй нөөцлөө тхийн газар байгаа болохоор яг хөл хөдөлгөөний дунд биш байна. Энэ дээр бол ихтэй гоё юм байна. Ханаа бодлож доошоо юм бассейнтай. Бассейн хамгийн хэцүү юм таалагдсан. Тэгээд нэг ч хүн арай яриад байгаа болохоор чадахгүй. Дээр нь тэгээд манай буудлд орог надаас өрхөн алга юм шиг л байна да. Надаас өрхөн буудлаагүй юм шиг амралтын юу дууссан болохоор ядчихт нь амралтын сезон дууссан гэх юм. Тэгэхээр одоо ч 11 сарын сүүл шүү дээ. Саяхан гаш нэг өөр сонирхолтой юм юу алхах да.
За өглөөний мэнд яг одоо 2023 оны 10 сарын 29 өдөр болсон байна. 10 цаг 50 минут занжаажаад айсан нэржээ. Өстөж жоохон ямараад бичлэг хийсэнгүү тэгээд тэр чигт орж жоохон харж аваадчлаа. Анаа жоохон төвчтэй байна. Байнга хөстөнч. За өнөөдөр юу хийхээр хийдсэн бэ гэхээр би өнөөдөр болохоор өчтөр надад энэ бодлыг заах тусалсан л да. Хямын уул гэж байд юм билээ. Grand Canyon гэж уулыг 2 уулган билээ. Бас энэ өчтөр очдог гад парк нь бас өөр. Тэгээд 3 тусдаа бүр амар хол байдаг газар байгаад байгаа хэлсэн дээр. За тэгэхээр би тэр өөр аль нь очих болсон тэр бодлыг зэнамаг тэр Grand Canyon Glass Bridge руу явуул илүү дээр гэсэн. За би тэгэхээр өнөөдөр Grand Canyon Glass Bridge үзэх шийдсэн байгаа. За тэрний тикет нь бас 2 янзтай юм билээ. Эхний тикет нь болохоор зөвхөн ямар нэгэн үйл ажиллагаа байхгүй зөвхөн уул руугаа уулаа үзэх. Хоёр дахь нь болохоор 7 төрлийн үйл ажиллагаанаас 5-ын сонгоод үнгүүцтэй тикетэн дотор үнэн багтсан тийм тикет байгаа. За тэрийг авсан байгаа. За тэгээ өнөөдөр явнаа. Одоо ингээд хувцсанараа жоохон өссөн бай. Одоо өөрийгөө бэлдээд за нүрээс үргэлжлээ. За тэгээд чигсэл мишэлжлээ. Одоо хувцсан өмсө гарыг та. Бай. Манай бодлоор нэг хүн байхгүй та. Ганцаараа л байт. Гэхдээ эд хүний бол айл цугаалгаар бол гоё байдаг. Кул мөлтнө. Гэлээчтэй. Бужигтай л авах гэж бодоод байгаа. Тэгээ би ч одоо ялцахгүй. Сар гэсэн болохоор хүмүүс байхгүй л хэлтэй. Эдгээр амарсан зөө. Одоо ингээд нэг өөр орчин моос манайхаа шал өөр орчин надад хангаж баашлаа бат. Тэр шууд кофе шоп болоо ирчихсэн. За. Эцэст нэрлээ дээ. Сэбоё болж ирлээ дээ. Жангжижин Grand Canyon-ыг шийдэнгүүр. Том юм байна шүү, яалчрахгүй. Зип байна. За миний авсан тикет болохоор тикет 2 буюу дотроо энд юу 7 тийм нэг жижиг сажиг арга хэмжээх юм уу тоглоом юм тийм байт юм бэлээ. Тэгээд миний болохоор 5-ын тэр тикетэн дотроо багтаасан 5 тоглоом юм уу 5 юм тоглож болно гэсэн. Вау. Сайн нэг 2 ах ихч надад бүр зөндөө туслаа. Жиг нөө Монгол хөдөөний ах их гэдэг шиг л хятад хөдөөний ах их 2 байна да. Тэгэхээр хүүшигээл над авч явлаа намайг энэ хүртэл. Тэгээс баярлалаа. Одоо энэс хойш би ганцаараа байдаа гэд хэлээ салчлаа. Хажууднаас монголоор ирж чаддгүй тэгээ бас юм ирж чадсангүй. Йоо. Энэ бүр нэлээд өндөр юм байна. Та харагдаж байна уу? Бүр амар өндөр байна. Йоо, 9 км дээр юм.
километр ч явах заа. Тэгчнээ мэдрэн дээр байгаа юм. Амар өндөр. За тэнд нэг лифт байна. Тэгээд зипн байна. Доор нэг усан цайвар явд юм шиг байна. Тэгээд нөгөө тэний хүнд тэнгэр байна гэдэг шиг. Манай саяны таарсан хоёр ах гэж бол манай буудлын ресепшн ах මේ тиктэй захиалж өгсөн байгаа. Тэгээд ер нь сайн хүмүүс болоод байна. Ганцаар явж байгаа. Нэг ч ихтэл мэдэхгүйсэн. Айлж болоод байна. За одоо энийг үзчих юм бол сүүлд нь дахиад ганцхан газар үлдэн. Тэгэл тэрийг үзчих юм бол айл ер нь дуусандаа маршрут нь. Буудлын ах бол гоё шүү. Машинаараа наа бүр автобус олдохгүй болох машинаараа наа автобусны буудлах гэж өгсөн байгаа. Йоо юм харагч байгаас амар энэ хүн. Ямар юм. Энд ч одоо нэг VR нэг love flying VR. Zipline. За би эхлээд нэг zipline гэдэг юм бол чимээр байгаа. Баруун тишээ ч юм алтай нэг хоолны газар юм шүү дээ. Юм ийдээ би өглөө нэг юу ч гэдэг ашгүй бүргэрний газар шүү дээ. Ханзаа гэдэг. За эндээс юмчээ тэр zipline л байгаа юм аа. Сонир Skywalk гэдэг юм байна. Манайх бол энд сая дахиад арлаа баярлал гармаас. Ёо Skywalk. За гүүр бол нэс гоё харагдсан юм байна. Нас аяг өндөр арай тэр гүүрэн дээр хасныг бол арайг үзэхгүй байна. Хажууд талд нь болоо. Ёо моран. За flying VR гэдэг тоглоом дээр суулаа. Гоё ийжээ. Энэ жангижээд нэг амар гоё байгальтай дээр нь аялал жуулчлал маш ухаалгаар орчин үеийн технологи ашиглаа хөгжүүлсэн таалагдж байна. Маа Монгол шиг хотлоо оноо өшөө өрөөд байхгүй. За одоо ихний тоглоом дээр суучлаа. Хоёр тоглоомны zipline байгаа. За zipline дээр суугаад цаана очих юм байна. Тэр цаана очих юм байна. Энийг яаж ч утсаа кармалч гэдэг тэгвэл утсаа оноцоо болов. Тикнүүд байхгүй бол бас continuous сургууль байхгүй болчихлоо. За кармал нэг цогт дэжтэй. Ой. Тэр сайтын харагдчихад байна. Сууга буучлаа. Тэгээд бичлэг гэж уцаа далт хийгээд угаасаа тэгээд юм юм. Тэгээд уцаа далт хийгээд тэгсэн чи яраа яадаг юм байна л та. Тэгсэн чи яраа бичлэг хийцэн байт юм байна. Тэгээд ивлүүлээд хөөрхөн болгоцсон. Тэргээ тэгээд зардсан юм 39 гэж юм. Тэгээд баян амар ирэх хөштэй. Худалдаачтай 39 төлөө бичлэг авчлаа. За одоо тэгээд дараачийн сууж болох юм, тоглож болох юм юу вэ? Тэр мэрийг үзсэндээ. Банцлал үсгэж байна. Оо. Нэг дотоо хийсэн шүү дээ. Банцлал үсгэж байна шүү дээ. Хаттай нэг яг нэг юм. Нэг юу юм бэ? Нөгөө нэг гээл гарсан хотод өмсдөг. Ардаа нэг хүмүүдний цамцыг болчихлоо. Голох юм байна те. Окей. Хэрэгтэй.
抓住扶手及时减速，严禁平躺滑行，前方弯道减速滑行，严禁站立，严禁换道，保持距离。 За саяных бол голсуур байсан юм байна. Амар урт голсуур байна. Бараг 5 минут орчим голцлаа. Ойл шүү. Голсаг ууцсан. Ингэж урт голсуур голох угаасаа кайфтай. За 5-ийнхаа 3-т нь голчлаа. Одоо 2 тоглоом дээр тоглоно. Одоо нэг элеватор байгаа одоо. Тэр цуух. Тэгээд нөгөө дахиад тоглоом мэдэхгүй байна. Миний харсан тоглоомнууд бол энэ дөрвөл байна. Оо тэр баамаа. За ахуудаа даарсаа. За зэмбэр сунаа. Гэсэмч. Wow. За нэг нь жоохон алхаж чийлж байгаа их юмээр алхахтай гэж бодлоо. За нөгөө нэг ахигч хоёр хоёрын талаар нэг жоохон ирчихсэн. Айгүй нөхөрөө санагдаад байна. Эхлээд нөгөө машин цугт хараа тэгээ намайг нүслэр үзрээ. Тэгээ яг ороод гүүрээ хараад за би эндээс өөрөө ганцаараа авчид баярлаа гэдгсэн чинь ахын царай нэгэл бараалттай яг нэг айлаа ганц хүүхэд нь гадаад руу сургуульд явах гэж байгаа. Тэгээ яаж чадахгүй явуулж байгаа юм шиг нэг тийм бараалттай ч окей гэдэг хэлжсэн. Тэгээ дараа нь би нэг юм мэдчихээ гаргадсан чинь харин тийшээ зэвлэн руу явжсэн чинь таарад тэгэхээр наваа амар баярлаа тэр хоёр хүүхдээ харж байгаа ш. Амар баярлаа. Гар мар зогсож хаад тэгээ амар кэрлж мөрлөө. Тэгээ би за жоохон байж байгаа. За би ингээд юу судлаа шүү гэдэг нөгөө нэг VR flying VR судлаа шүү гэдэг. За гэд. Тэгээ тэрнээс алчаа голцохор дээр суучаа буцаа буугаад ирсэн чинь доор дахиж таараа сайн бичлэгэж хат. Тэгээ наваа жимс авчин тэгээ жимсээ дайлж мөрлөө. Тийм аав ээжтэй цуг авч байгаа шүү өдрөж авчихсан ажилласаа. Тэгээ нэг салсан чинь гонигтай ч юм шиг болж болоод амар баг нэг цаг гарагийн дотор амар дасч мастаг гэж би юм дээ. Сайн үсэн нөө. Тэгээ намайг хот руу үзээ буцаа бид хоёр одоо уцсан юм уу тэгэхээр би одоо 2 тоглоомд голч уцснаа та дөрүлээ явж байхгүй гэд хэлээ салчлаа. Тэгээ гоё юмсс шүү. За одоо нэг ганц тоглоом нэг айтайх юм тоглолцвол саяны зайвар нь хизээ язан л хаан скам юм дөө 10 алхан газар заваар явчаал тэгэл аюу хорхон өмнөдтэй жах. Нэрэн тикт тэр тоглоомдоо тикт нь авчихсан болсон байх шүү. Сайн гадаад 2 хүн тоглох гээд тэр zip line-ын тоглох гээд гэсэн чинь хүний 50 гэж тэр 2 хүн 100 болдог гэж. Би ч одоо энгийн тикт нь 130-д харин энгийн биш 5 тоглоомтой 240 100-ын зүрхтэй гэсэн чинь реал чарга зүв шийдвэр гаргасан байна. Буудлын ах цус их тустай да. Одоо ч бас зөвлөм бэлтгэлтэй дандаа. Гэх мэт сайн дэжгүүд ч юмсаа аюу таарч шүү. Ганцаараа хэлж болох ш тэр юм өрөвддөг ч юм болоо гэж бодох ш. Аюу сайхан байна ганцаараа явах. Агаар магаар нэр. Хизээс мартагтааргүй айл болж энэ ялч. Вау. Амар гоё юм. Зэрлээ дээ. Энэ болохоор бандит 50 буюу дээрэмч наагуул юм байна л да. Тэгээд дээр үедээ энэ можтны болоо 3 том дээрмийн бүлэглэл гэдгсэн л за. За тэр бүлэглэл нь энэ агуу дотор амьдардаг байсан юм байна. Тийм зорилттой агуу байсан юм байна. Тэгээд дараа нь засч ажиллаад шатмат хийгээд энэ агуу тийм аялал жуулчлал зорилттой ашигладаг болсон юм байна. За агуугаа үзчихлээ. Одоо буцаад дахиад саяны алхсан газар шиг газар алхах юм байна л да. Яа хол алхсан ч та хоргоо. Тэгжээс буцаа нөгөө газар очих юм байна. Залхаад байж та. Йоо за тийм байл үгүй. За энэ цус буцах юм байна. Шүү дээ. За арай. Саяных зөө. Шуу гаргацдаг гэж та гаргаад ирлээ шүү дээ. Би
Би банжи жампыг хийж үзье гэж бодсон шүү дээ. Арай. Аа, гаргацдаг шүү. За одоо буцаа автобус руу дэш явна гэж одоо бүр. Хүчээр наваа бүр нэг. Эцсэнгөө л гарах мархаа бичлээ. Одоо та болгосон. За такси аваа буцаа дөө. Саний нэг таксис. Өөр одоо явах газар байдаг. За онс доошлоо үзтээ. Оо айгуу хэдэн нэр. За. Хүчээр гарсан. Дайрэр. Бол бэлэг туслан юм хаана гэдэг юм бол тийм авч батсан ч. Йоо нэг тийм хөөгцөн мэдрэмж авах. За энд яг үндсэн орд нэг барилга байлаа яг нэг голд нь иш ороод сувнэр мөнөр байна уу? Сэч юм байна уу? Зүнэ тэгчээл агсан мэгсэйгаа одоо автобус маань хаанаас ч явдаг. Түрүүний буусан газараас суунаг болоод мүдгүүлэх хэрэгтэй. Таксил яриад тэгч. Сая яжчихт нь амар гадчууд байгаа таксинаар такси авах гэдэг хаа. Амар өөртөө ихтэй үгүй мөгүй гээл загвар ялахаар гарцчээр. Банцсан өрөндөө одоо оцгоос тэгтээ. Такси авъя л гэхээс. Бэслэр хапья андорч ийл гэж. Авита. 50米向右前方行驶，150米后向右前方行驶。 За бодолтой ирлээ. Ихтэл Grand Canyon, саяны Grand Canyon нэг дотоо цадчихсан юм шиг өдрөж өгчих юм аа. Бүгдийг нь үзчихсэн шүү. Гаргадаг юм мэдхүвдээ одоо тэгээд шууд гардаг. Би харин маргасан харагдаагүй дээ. Буудлага жоохон анх хэрэгтэй голоод байсан чи одоо бүр амар болчихжээ. Өмнөх буудал мараг дээр мээр гэж ярьдгаас одоо энэ мараг дээр байна. Айгу хамаар таяас ахын тэгээд эзэн сайг ойлголцоход ороотой тэгээд амар тусаж бас дээр нь балконтой. Тэгээд балкон дээр сайн хаашаа орлоо тэгээд гарч барцсан. Энэ гой буудлаа нөө. Одоо нэг сүүлийн газар л үлдсэн байгаа даа тийм нэг тэнгэрийн хаах гэдэг л сүртэй нэртэй газар байгаа. Тэрийг нөгөө төр үүснэ гэж төлөвлөсөн байгаа даа. Маргааш завтай өдөр байгаа. Тэгэхээр аас өөр юу болж юу хийх вэ? За өнөөрөө бас нэг юм гарч ирсэн юм хиймээр байна. Хэцэрэлтэлтэй байна да. Одоо л цааш хийлэнэ. Жоохон үзчихэр нойр хүрээд 2 цаг гараа удацсан шүү дээ. Одоо 8 оролцсон. Жохор стрит фуд орч юм идтiin одоо. Манай буудалж болно. Хүн ихтэй бол энэ хавтаа бол нэг цуглаж моглоо энэ харин сууж муугаад. Бөөнөр айгүй нэг тийм нэг гэр бүл шиг халуун дулаан уур амьсгал бүрдүүлэхээр ингээд гоё интерьертэй бүтээгдсэн байгаа байхгүй. Таач ганцаар юм да тий. Яа, ус чүтэн байх шүү. Үсгэлийн усыг арай дээр нэ. Гоё удал бүтээгдсэн хамаа дааш та аялын зонд тусч шүү дээ. Хөөтэй босол ингээ гадаад ингэж суугаад тэн мэн ширээс авсан. Гадаа идэх юм бол арай л гоё урамтай. Одоо энэ дас ширээс авсан. Би ч одоо нөгөө ихний газраа болон дагааны газраа тэрэг дэсэлт юм гэж нөө. Энд нэг хайдан жим байгаа юм шиг. Айгуу дэжгүүдэж болоод тарагч. Энэ наадтай л юм. Даас нэг ч байгаад гоохс гэх юм. Бас ч бас наад. Нэг сампартай юм. Тийм шүү дээ. Үнэн нэр нэг биш болоо шүү дээ. За ороод байна. За бас тавчлаа та дайжгаарч байгаа юм шүү. Энэ хөрхөн гитартай газар байна. Тэр артаа 840 тайз мэт 840 явуулсан юм шүү. Тэгээ гитарын тоглолцох уу зээл авчлаа. Жохоо ойроо идүү явсаасаас нэг гитараар байгаа. Жохотлоо гараа хаалт өө хоол ирт.
юмхан хаста. Жоо тэрээс. Халуус гэсэн баха би болон. За. Атэрсэн. Ан тийм хаби болон биер зэгсээд тэр нас уцаа. Гэрснэт хөөрхөн вайн нисэл баснаар болсон шүү.就流出来了，忽然想要听到你的声音，而我却什么话都说不出来。是谁在安慰你？是谁会让我觉得这夜晚还有期盼？我就会跟着他去远行。可是你在哪里？可是明天醒来的第一阳光是否会像梦里那样明亮？幻想着新的生活，幻想着你被爱好定格在角落，最后。梦中人，熟悉的脸孔，你是我守候的温柔。就算泪水淹没天地，我不会放手。每一个孤独的承受，只因我曾许下承诺。我之间熟悉的感动，爱就要苏醒。万事沧桑，唯有爱情。永远的升华，潮起潮落，永不换真爱的相约。За саний газар гарчлаа. Гоё хүмүүс ээ нөө. Бодлого орж амраа да. Сонирхолтой гоё хүмүүстэй таарч байна. За маргааш юу гэхдээ юу юм бэ? Ганцаараа гэхээс илүү хүмүүстээ олзаа тийм болцоо маягийн юм хийх юм бол аюу гоё газар байна. Намуухан орчин гоё. Дээр нь энэ эзэн их юм уу? Ажилтг хүн гоё дуулдаг, гитар сайн тоглолт юм. Тэгээд гоё дуу муу дуулж өгöd суулгах гоё газар байна. Тэг санал. За бодлоо ирчлээ. Манай бодолч байна. Жохон мэдэн л та. Ер нь нэг бодоод байсан чинь ер нь хараад байсан чинь их юм. Хятад хүмүүс аюу нэг гоё зантай байна.
Маа буудлын эзэн айгуу гоё тосч тэгээд мэдгүй чадахгүй байл асуучихад аяг юмгүй. Цааш нь тэгээ туслаад ч өөрөө машинаар чамаагүй хүргэж байгаа тус буудлын дээр. Тэгээд өнөөдөр тэр Grand Canyon таарсан бас 2 хүн бас миний аав чиг л намайг гарч халамжилж явлаа. Бас надад маш баяртай. Дандаа тийм баяртай байлаа. Саяны хоолны газар таарсан 2 хүн бас маш найрс хүмүүс байлаа. Би бодчихсан юм аа. Ингээд метрог нааша замын өдрөө богонд явж байхад ингээд богоон дотор нэг хятад хүн байсан хгүй. Тэгээ бусдын бүгд Монгол тэнгууд нөгөө нэг хүмүүс нь хоорондоо энэ муу хятад метод тэгээд амар ялгуулж малгуурлаад нэг тийм наач хужаа юм шиг мужаа юм шиг гэл амар тэгвэдсэн. Тэгэхээр би за яана одоо би удахгүй энэ байдал орхондоо мохондоо хэцүү байх та ганцаараа хүн нэтгэд өөр улсын хүн байх гэд тэгж бодсон ч яана хятад хүмүүс өөр юм байна. Монгол хүмүүс л амар тийм ялгуулж арчсан юм шиг санагдлаа. Хүнийг нэг амар гаднах үзмжээр нь шүүжчих юм уу. Тийм бодол төрлөө. За одоо цаг нэг 10:30 болж байна. Нэг жоохон шилэрч юм бодож. За юм бодондоо ганцаар хатаж их юм бодож юм дөө. Их юм ойлгож байна дөө. Юм бодож байгаад чамдаа маргааш бол төлөвлөгөөгүй нөгөөдөрний төлөвлөгөө байгаа. Маргааш тэрний бодсон юм байгаа. Аюу гоё тогтлуулсан нэг сайтинг зүйл байгаад байгаа. Тэр дэхтэй бас бүтгэн магадлал маш бага байна. Тэгсээ хамсаарай. Осоо 2 өдрийн дараа гэтэл маргааш нэг өдөр 2 өдрийн дараа гэтэл эндээс явлаа. Тэгээ дасаад байх аюу дасаад байх газар та. Ихч буцаж хийдэг нэг нэрмээр дахиж буцаж ирмээр ч юм шиг нэг ойрхоор. За тийч судлаалах л та даачууд айлтал мэдээж уур газар айлсан дэр. За натаа хамцаагаа тэгээ энэ хүртэл одоо хүртэл үзээ явж байгаа та бүхэнд баярлалаа. Миний аялалдаа цаашаа хамт байгаарай. Турбай. Маргааш болцсон. За LED нэгэнд 10 сарын 31 гэдэг өдөр ажил иржээ. Миний жангижээд байх сүүлийн өдөр байна. За тэгэхээр та бүхэн анзаараагүй л ах та. 19 анзаараагүй байх. 10 сарын 30-ны өчтөрийн бичлэг өөрөөсөө энэ байхгүй. Өчтөрийн үүсэн талаар өөрөөсөө шээгүү хэн цаашаа оруулаагүй байгаа. Тэгээд өчтөр бол 50 шинж нарт зүйл хийсэн болохоор оруулаагүй. За өнөөдөр юу хийх вэ гэхээр Temmi Mountain руу явах гэж байна. За Temmi Mountain очоод тэгэл энэ газар үзэх. Сүүлийн бичлэгтэй гэхдээ нэг газар байсан. Гэхдээ тэрийг бол үзэхгүй. Тэгэхээр сүүлийн зүйл үзэх гэж байна. За тэгээд тэнд очиж уулзцгаа. Тэгээ бас самдаа юм идмээр дэлгүүр ормоор гоё хийх юм даа. Зүгээр дэлгүүр авах нь хүртэл надад таалагчид. За тэгээд уулзъя. За манай буудалд нэг маш зөв нэг газар байдаг. Одоо би таарах тэрийг харуулъя. Хамгийн дээр нэг зөв юу газар. Өөртөө буудлаас танилцуулаагүй шүү тэр ханарт. Одоо ингээ ер нь бол ингээ хатагцаа. Тэндээ нэг ширээтэй тэгвэл дээшээ гадаа дахиад юм байгаа. Энэ дээдлийн хэсэг нь бол айгуу дажгүй юм байлээ. Зэ гараад ирлээ. Ийм шилэн террас хэсэг байгаа. Тэгэхээр хамгийн гоё нь доотлын шалан хүртэл шилэн одоо тийм ингээд ийм шилэн шалтай бас. Тэгээ энэ дэр хүмүүс яг нөгөө нэг ревюс бясалгал нэтер хийдэг л гэж лээ. Миний бодлоор болцоо явуулсан юм сайн. Юу болохоор тийш очиж тэгэхээр ер нь тэгс сагдаад байгаа юм дээр тэр нэгэн тооны байгаль зүй харалтай байгаа. Кино цаашаа. Гоё газар байна. За одоо манай буудлын эзэн маань намайг автобусны буудлын хүртэл хүргэж өгье гэсэн Temmi Mountain дээр явдаг. Тэгээ доор ч хүлээж гэсэн одоо ч хүлээж идээд нэг дэлгүүр орж ус авчаад хүлээж идэх.应该是南你看不那个他走的时候就应该。 Энэ болохоор юу юм шиг байл та. Одоо ингээд харах юм бол энэ Cableway яваад байгаа. Тэр Temmi уус руугаа кабелаар явдаг юм шиг л хайрлаас сонирхолтой санагдчих. Энэ дотоос явдаг юм шиг нааш ийшээ ороод бол тэгээд заагаад байх шиг байна. Сайн жавтаач. Ийшээ орох.
Тикт мигтаа яаж авах юм байгаа тэр мэрийг одоо хөөцөлтэй дөө. Энэ бүр фаач байгаа юм шүү. Тэгээ бүр цаашаа тэгээ даавал авчих юм. Яагаад байгаа юм бэ? Стот ч бүр яаж хүчтэй байгаа юм бэ? Айлжуулч. Сайн бэ. Окей. За тиктаа сейлэн тикт авчлаа. Эй. A 线啊， Эй. 对 A 线。 За зэнлээ. За зэншил юм байна л да. Хөөе амшлаа. 我死不了。 За мэдгүй амшлаа. Яа гэж. Баахаач. Яа зурнда. Эртэж одоо ахтаж оочрдаг л ахт. Хийсэн тоглож байгаа байх үү. Ингэж хоцорч ирчих. Яг ийм хоцрог юм уу? За арай өрөө. Энэ арай дэмтнэ. За зовоод ирлээ. Ийм бол идэж байгаа идэх юм байд юм бол аймаа юм да. Аймаа үсч юм. За яг одоо өөрөө хаашаа явж байгаагаас сайн мэдэхгүй л байна л да. Гэтэ ямар ч ийш явахаас өөр төлөвтэй зам алгаа. Тэгээд нэг шилэн зохион хүний тавын алга байлаа. За төлөө орчих дөө. За ирлээ дээ. Тэс свага хилээ өмдөр өсөөр тал. Оо, хурган өндөр юм. Ялгаатай нэг хажуудаа юм модтой болохоор нэг хайгаад хан байхгүй юм байна л да. Альтаас би арцаг нарцаж чинь шүү энэ бол. Сая тэр нэг шил алхдаг юмныхаа төгсгөлд нэг хүн зураг дараад заахгүй. Гармаараа фоз авраал гэдэг шилэгдээр. Тэгээд амар фоз авч авах юм байх гэж аваад тэгээд хашин зэрэг зургийн зардын юм байна бас. Энэ бизнесээс хөгжиж. Өөрөө зургаас амар бүрсэж байднаас ямар камера дарцсан бэ тэр. Тяммины талбай намайг хүсээгүй ч аварцсан. Тямми уул намайг хүсчээ гэж. За одоо нэг скелетер руу ороод хамгийн үндсэн очих газартаа очив доо. Энэ газар нь бус нөгөө хоёр газараа бодох юм бол хамаагүй хийх зүйл багтаа байна. Үдэх зүйлс нэлээд багтаа санагдлаа. Яг хамгийн гоё нь энэ кабелвей нь бол айгүй гоё юм байна. Амар урт. Тэгээ сая би баг 20 минут кабелвейд нь болоо. Тэгээд тэр нөгөө Тямми хайв гэх Тяммины агуу. Тямми агуу гэх юм уу. Тэр нь бол үндсэн үзүрэн тэгээд тэрийг үзэж та. Тэгээд энд бол өөрөө үзэх юм алгуу. Айванд тэр юм уу бол айгүй жол юм байна. Сайн энэ шилэн цохион гэх юм уу. Юу ч нэр шилэн шалтай цохион айгүй мяа юм байна. Нөгөө Grand Canyon-ыг бодвол Grand Canyon үзсэн бол нэр голол юм байна энэ газрыг. Grand Canyon ч тэр чигээр бүр лаадах газар байсан. Буцаад энэ нэр A-ticket-ний яат юм бэ? Дээшээгээ яг оргилон шууд кабелвээр гарчаад доошоогоо буухтаа автобусаар буун. Харин нөгөөт нь болохоор автобусаар яваа тэгээ дээшээ өсчөөд тэгээ оргил дээр нь чинь гутаа саяны бидний буусан газраас шууд хот руугаа хотын төв рүү гэх юм уу. Сайн энэ урт кабелвээр нь явах юм бэл үндсэн кабелвээр. Тэгэхээр би бас бодож байгаа. Заавчаа дээшээ гараад буухад уруудад хэлээ аврах юм байлгүй төгснөөс шууд. Сейлайныг сонгоцсон байгаа. Йоо за тийм байлгүй дээ. Эцэст нь юм мэдж болохгүй газар ирлээ. Энд юм зарж байгаа байлгүй дээ. За тэр нэг Burger King байна шүү дээ. За Burger King гэдэг чи босоод орчих юм. За эсвэл ер нь босоо Burger King-ээр хаана гэж чадсан юм эсвэл өөр энэ сонирхолтой турших. Тэдний ч гэдэг нэг л гоё яад юм да гоё. Энэ хитэн Украин магнат яагаад юм
Цаанаа нэг хятад хамттай байгаа шин. Амтлагчнаас л болдог байх л та. Нэг сон хятад хамтлагч байгаа юм. Яг нэг өхрийн мах идэж байгаа ш мэдэрч төрөхгүй заа. Яг Монгол өхрийн мах иддэг ш гоё мэдэрч төрөхгүй. Зайцдаг жодсон зайц биш өөр хямны нэг зүгээр чимэл юм байна л дууртааш. Тэгэхээр яжгаар гэж. Одоо нэг хүн шиг мэдээ да. Инвестор хамгийн доотлын өхрийн махтай удаа гэдэг юм уу гэсэн бодлоо. Доорч өнөө нь харлаа 55 чинь ийм л хэлсэн юм даа. Яа, скандал маа. Угаас скандал мэдсэрэж скандал сосноор бургер кинг авдаг гэж бодлоо шүү дээ. Надад нь усалаа худалдаа авч байгаа. Энэ одоо хитэн скелет болоод одоо бүүмэд бараг 17 мэд скелет хэлсэн шүү дээ. 5 6 скелет. Яа, бас ливүү айгу. За тэгтээ яаж очих ёстой юм бэ? Хойлохойч. Нэр ба амар ухч чатан зөө. Нэр оруудаад очно гэж байх уу? Нэгээр оруудаа очно гэж байх уу? Нэг л худлагдаад. Ийшээ авдаг нэг зам байгаа даа. Одоо аль нь зөв юм бол нэг юм хаалгаа. За. Нэгээр оруудаад бол нөгөө нэг автобус руугаа л явдаг бодоод байна л да. Энэгээр алхаад үзтээ. Би бодвол энэгээр алхаад байгаа хүмүүс нь бас ялгаагүй тэр газар очино. Тэр нь бол зөвхөн эскалатор л юм шиг байна л да. Одоо ингээ анзаарах юм бол тэр газар руу очдог эскалаторны мөнгө юм шиг байна. Тэгэхээр тэр мөнгө хөргөс балаарж хахаар энэ шатаар ороод чи тэ. Бүр айр харагдаж байна уу? Айр уучаад. Нэр алхаж доо. Энд ямар бууцсан урт юм бэ тэ. Тэр сайхан бодлох юм а. Тэр газар ч яг нөө дээр байсан юм шүү дээ. Би тэ хайгаад ч яг дээр толгой дээр л байсан байл л да. Энэ нөгөө нэг ороодог шат зүгээр л ороодог шатн юм байна л да. Тэр эскалатор зүрийн доошо буулгаж өгдөг л эскалатор л юм байна. Чи хайгаад газар хаалцлаа. Ирээж харч очлоо шүү дээ. Артаг аяа том онгорхой байхаар харсанчээр. Нөгөө нэг хямын агуун үз. Энээр одоо энэ хямын агуун нь болохоор юугаар алдартай гэсэн чи юу юм бэ лээ? Одоо дэлхийд байгалаар үүссэн хамгийн том агуул юм байлээ л тийм энэ агуун. Сайтгууд би тэр агуугаар нь гарчсан юм биш те. Оо яар хонгоо агуу дотор явж байгаа ч үтгэхгүй явахгүй байгаа ч үтгэхгүй тэр агуугаар гадарсан байсан. Сайн тэр скелетер бол астгж шít. Тийм хөлтөд заа оноход үнгүү гэснэ. Заанаас буух дүнтэй гэдэг нэг хөлтөг нэгээд доорс. Яг тэр шиг те. Энэ тэмми хавруу гарахад үнгүү буух дүнтэй гэдэг шиг. Хөөхөн бизнес хийж байна эднээс. Тэгээ шатн бол эвгүй мэнэ. Нас мастай хүн бол ухчаагаар ухчаартай битчихээр скелетрээ хотлоо авсан л ирнэ. Йоо. Энийг хараад надад юу санаанд орж ирнэ гэсэн. Аюу ч мөргөд байгаа юм. За. Энийг хараад нэг яг Kung-Fu Panda-гийн Pog-ийн мэдэрсэн зовлон яг мэдэрч байна. Хэрвээ та нар Kung-Fu Panda тэр логийн дайснаас сонгогдоод дэше нэг өгсөн шүү дээ. Амар дуурч чатаар ордноч тэр байрлуугаа. Тэгэхдээ юу мэдэрсэн мэдрээр байл энэ шатаар л дэше гараа. Тэгээ одоо буусан толталц гайгүй. Гэхдээ хөл дүрж очирж байгаа шүү бас. Нөгсөж байгаа хүмүүс ицсэн байна да. За ямар ч зэрэг. Энэ дээрээс ингэ зураг мурга дараалт юм тий. Одоо ингэ яаж буцах вэ? Тэр л одоо дараагийн бот асуудал юм да. Хэмээний агуугаа үдчихлээ. За энэ бол миний аяллаа бүр хамгийн сүүлийн очих газар үзэх зүйл маань байсан. За тэгээ ямар ч зэнийг одоо үдчихлээ. Үүнээс цааш одоо миний явах зүйл бол аялал гэхээсээ илүү хэрэглүүгээ арих тийм аян зам л болж хуурж байна да. За тэгээ аяллахаа дүгнэлтийг юу энд хэлэх нь хайшаа. За өнөөдөр мэдээж энд онцоо маргааш 1:30-аас боонд суугаад жинин рүү. Тэгээд жинин дээр очичоод яа зам юу биш 90 орохгүй. Ямар ч тэрийг бол мэдэхгүй байгаа. Тэрний тэгээ 90 орч 91 онцоод маргааш нь орой 4 цагаас бооны билет бичүүлсэн байгаа Улаанбаатар. Тэгээд тэндээ суугаад Улаанбаатарт бонда хол зам байна шүү. За одоо явцгаая да. Ингээд хамгийн сүүл үзэх газар баяртай.
дараа дахин уулзах хэрүүлтэй дэлхийн бүр хэмжээ нуулцах хаа. За одоо энд нэг богинохон газар энэ кабелас гэж буугаад тэгээ автобусаар явах та тэгэлж утсан байсан да. За хотын төвд өрчлөө. Нөгөө наах гэсэн байдлаар байна. За энэ самын уулын хамгийн кул зүйл нь бол хотын төвөөсөө шууд кабел кар суугаад шууд уулан дээр уулын орой дээр очсон кул гэдэг да. За ингээд 2023 оны 10 сарын 31-ний өдөр аяллаа хамгийн сүүлийн өдөр маань нэгэд ингээд дуусчээ. Одоо тэгэхээр юу мэдрэж чинь гэхээр их гонигтай маргааш юм их гонигтай. Яг нэг талаасаа бол найз нөхөд гэр бүлийнхэнтэй уулзна гэж бодвол бодох юм бол их гоё байна л та. Хайрхан. Гэхдээ нөгөө талаасаа энэ бас зарим зүйлсийг хиймээр тийм. Тэгээд аяллаа ингээд үнэлэхэд за та бүхэн баг миний аяллаа мар миний бодлоор 70% нь бол цуг хамт байсан гэж бодож байна. Энэ хүртлээр үзсэн бол миний аяллаа 70% надтай цуг туулсан гэсэн үг. Үлдсэн 30% нь итгэж явах хувийн шинж чанартай болон арай олон нийтэд дэлгэхэд тохиромжтой зүйл бол биш байсан. Гэхдээ тэр 30% нь бол миний хувьд хамгийн үнцэнтэй зүйлс энэ аяллаа. Тэгэхээр атлын утлаар дүүрэн гайхалтай аялуулж чадлаа гэж бодож байна. Энэ аялал миний амьдралын хамгийн хэзээс мартагдахааргүй бас үргэлж хамгийн гоё аялал байна гэдэгт би үнэхээр итгэлтэй байна. Өөр ямар ч аялал хийсэн хэзээс энэ шиг мэдрэмжийг би авч чадахгүй. Учир нь анхны бүхэн хамгийн гоё байдаг гэдэг шиг. Бас дээр энэ аялал маань надад бол бүх мэдрэмжүүдийг өгч чадлаа. Амьдралын бүх амтыг амтлуулж чадлаа. Зөвхөн асар их жаргалтайч төдийч нэг бас их гонигтай. Яг нэг зөвлөмжч байх те тиймэрхүү юм хэлэхэд би бол хүн болгон ганцаараа ингэж над чинь ганцаараа хил ус гүйцсэн ганцаараа ингэж аялж чадна гэж бол хэлэхгүй. Өөртөөгөө нэлээд сайн ажиллаж нэлээд бэлтгэгдсэн баг юм шүү дээ. Би чи уул нь бол яг өөрөө бол гэхдээ яг нэг тийм ганцаараа байж чаддгүй хүмүүс бол тэгэхээр яг ганцаараа аялахыг бол зөвлөхгүй. Гэхдээ хэрвээ ганцаараа аялж чадна гэсэн байх юм бол зориглол авах хэрэгтэй. Найз нөхдөд битгий хүлээн. Тэгжлэлмээр ганцаараа аял найз нөхдөд явсан аяллаас илүү дээр байх боломж бол их илүү их адлын хөтлөж дуулахал нь илүү гайхалтай, илүү гоё чам бүр амьдралыг бүр өөр өцгөөс харж чадах тийм гоё хүмүүстэй чи таарах болно гэж хэлмээр байна. Цаасаас өөрсдөл ямар гонигтай байгаа л гэсэн. Энэ аялал миний амьдрал хамгийн гоё аялал байлаа. Ингээд аялмаа одоо ингээд дуусч байгаа болохоор би буцахтаа нэг юм ирсэн бичлэг бол хиймээр байна. Учир нь зостой санаас тийм жоон муу байна. Бас өөрийнхөө амьдралыг өөрийгөө аягуулсаа ойлгож авлаа. Юу хийх ёстой болно. Яагаад хичээх ёстой гэдгийг бүр маш сайн ойлгож авлаа ганцаар аялснараа. Та бүхэнсэн ганцаар аялснараа тэр бүгдээ бас ойлгож чадна гэж хэлмээр байна. Гэхдээ эхлээд өөрөөхөө сэтгэл зүг сайн бэлтгэх хэрэгтэй шүү. Та бүхэн амжилт. Миний мэдэрсэн гайхалтай мэдрэмжүүдийг бас мэдэрээрэй. Ингээд та бүхний аялал болон дараагийн ажил үйлсэд амжилт хүсье. Гэхдээ би бол залуу тэнэг мөнгөдөр урандор аялсан хэсэг байлаа. Натанд аялсан бүх хүмүүстээ баярлалаа. Амжилт. 迷乱空间里，故事已是乐音做开场。未知的方向，周遭呼啸而起的紧张。日出时逆光传来，划破长空的冥想。 心叶落衣上思绪，一瞬间变空旷。
一念冲破黑暗，最后一刻涅槃。印在心上穿透漫天大火的光，一同赴死之荒芜，地狱也心甘。黑暗中我尽力不放弃去追寻，只等到光亮起，我消灭无期许。那一刻风乱起，人我已等不及，这心系困住你，不逃避就沉